Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль үзүүлж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг. Сайн байцгаана уу? Дэлхийд дахинд харшлын тархалт жилээс жилд өснө нэмэгдэж, дэлхийн хүн амын 50% манай улсад 5 хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон. Харшлын гаралтай өвчнөөр өвдөгчдийн 24-30% нь ургамлын тоосноос харшилтай байна. Хавар олж хүмүүс харшлын талаар ярьж эхэлж байгаа энэ үед анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн цаг нэвтрүүлгээр үзэгчид та бүхэнд харшлын талаарх мэдлэгийг өгөхөөр анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн эрдэмтэн доктор профессор нар хүрэлцэн ирээд байна. Хүндэт зочдоо та бүхэнд танилцуулъя. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн анагаах ухааны сургуулийн арь судлалын тэнхимийн эрхлэгч анагаах ухааны доктор дэд профессор, эрүүл мэндийн яамны арь судлалын салбар зөвлөлийн дараагийн мэрэгжилтэн Виктор багш маань хүрэлцэн ирсэн байна. Анагаах шинжлэх ухааны үндэсний сургуулийн анагаах ухааны сургуулийн нийт судлалын тэнхимийн эрхлэгч анагаах ухааны доктор дэд профессор, Аз номхон далайн глаукомын нийгэмлэгийн удир зөвлөлийн гишүүн Уран чимэг багш маань хүрэлцэн ирсэн байна. Анагаах шинжлэх ухааны үндэсний сургуулийн анагаах ухааны сургуулийн чих хамар хоолойн тэнхимийн ахлах багш анагаах ухааны доктор дэд профессор Жаргалгүй багш маань хүрэлцэн ирсэн байна. Анагаах шинжлэх ухааны үндэсний сургуулийн анагаах ухааны сургуулийн уушиг хашил судлалын тэнхимийн эрхлэгч анагаах ухааны доктор дэд профессор, эрүүл мэндийн яамны дотрийн өвчний салбар зөвлөлийн гишүүн Солонгой багш маань хүрэлцэн ирсэн байна. Анагаах шинжлэх ухааны үндэсний сургуулийн бие анагаахын сургуулийн дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч анагаах ухааны доктор Хонгор багш нар маань хүрэлцэн ирсэн байна. Венийн хүүхдийн эмч Клеменс фон Бирке гэдэг хүн 1906 онд зарим нэгэн хүмүүстээр илэрч байгаа өвчний шинж тэмдгүүд бидний хүрээлэн буй орчны тодорхой зүйлсээс хамааралтай, өөрөөр хэлэх юм бол ургамал, тоос, хоол хүнснээс шалтгаалж байгааг олж мэдээд харшил гэсэн нэр томьёог анх гаргаж байсан. Тэгэхээр харшил бол ерөнхийдөө аливаа нэгэн гадны биетийн эсрэг хүний дархлаа тогтолцоо явуулж байгаа хариу урвал. Тэгэхээр харшлын урвал хэрхэн явагддаг, ямар шинж тэмдгээр илэрдэг талаар ярину хэмээн хонгорцол багшаас асуултаа тавьснаар ярилцлага эхлэе. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дархлаа тогтолцоо бол өвчин үүсгэгч бактери, вирус, мөөгөнцрөөс гадна тэдгээр эсрэг хариу урвал өрнүүлэхээс гадна харийн молекулуудын эсрэг бас хариу урвал үзүүлдэг. За энэ харийн молекул саяны захирлын хэлсэн ургамлын тоос, тоосонцор, зарим амьтны үс, за зарим хүнсний бүтээгдэхүүнд агуулгадаг, одоо самар, өндөг зэрэгт агуулгадаг, зарим нэгдлүүд, за зарим эмийн бодис гэх мэтлэн маш олон төрлийн бодис ийм харийн молекул болж идэг. За эдгээр харийн молекулуудыг нийтэд нь бол аллерген гэж нэрлэдэг. Энэ аллерген хүний биед орж ирснээрээ дархлааны эсийг өдөөж тухайн дархлааны эдээс иммуноглобулин E гэдэг дархлааны уураг үүсдэг. За энэ үүссэн дархлааны уураг маань цусны шигүү мөхлөхтөөс базофил зэрэг мөхлөхтэй эсүүдтэй очиж холбогдоод тэгээд мөхлөх нь одоо ингээд сулардаг. За энэ мөхлөг нь болохоор үржлийн медиаторуудыг агуулж идэг. Тэгэхээр энэ үржлийн медиаторууд маань маш олон эд эрхтэн эсэд нөлөөснөөр бидэнд одоо харшлын шинж тэмдгүүд илэрдэг байна. Тэгэхээр энэ харшлын урвал гэж одоо товчхондоо бол саяны хэлсэн харшил өдөөгч хүчин зүйлүүд буюу аллергены нөлөөгөөр дархлааны эсээс дархлааны иммуноглобулин E уураг үүсээд тэр уураг маань тэр мөхлөхтэй эсүүдийн мөхлөхийг задласнаар шинж тэмдэг нь илэрдэг. За шинж тэмдгийн хувьд бол тухайн аллерген маань хүний биед ямар замаар, ямар тун хэмжээтэй орж ирсэн гэдгээс хамаарат өөр өөр шинж тэмдэг илэрдэг. Жишээлбэл амьсгалын замаар орж ирвэл хамрын састад нөлөөснөөр хамар битүүрэх, найтах зэрэг шинж илэрдэг бол гурс хоолойд нөлөөснөөр бактерах, амьсгалахад одоо төвөгтэй болох, хоол боловсруулах замаар хэрв нэвтрүүл огох, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. За хэрв арьсанд хүрэлцэх маягаар
одоо ингэж нөлөөлвөл тухайн хэсэг газарт одоо жишээлбэл эмэг, бөгж, цагны оосор, бүсний арал гэх мэтчлэг тухайн хэсэг газарт үйлчилж байгаа хэсэг газараа загтнах, туурах, гөвдрүүтэх гэх мэтчлэн тухайн аллерген хүний биед ямар замаар орж ирсэн гэдгээс хамаарат өөр шинж тэмдгээр илэрдэг. Тэгэхээр харшлын өвчний дийлэнх нь чих хамар хоолой ялангуяа амьсгалын дээд замын эрхтнүүдээр илэрдэг. Түүн дотор 20-30% нь харшлын ринит хэлбэрээр илэрдэг. Тэгэхээр чих хамар хоолой харшлын гаралтай өвчнийг бусад чих хамар хоолой өвчнөөс хэрхэн яаж ялган онцлох вэ? Чих хамар хоолой эрхтнүүдээр харшлын шинж тэмдгүүд яаж одоо илэрч гардаг талаар жаргалгүй багш ярьж өгнө үү? За, эмнэл зүүдээр илэрж байгаа харшлын одоо шинж тэмдгийн бараг 80 орчим хувь нь бол одоо амьсгалын дээд замаар илэрдэг гэж бол үздэг. За, үүнд бол эхний шинж тэмдгүүд бол анхны шинж тэмдгүүд бол яг хөглөөр найтайх, за нусгой, хамраас нус гоожих, хамар битүүрэх. За, энэ нэмэлт одоо шинж тэмдгүүдээр нь юу яг хөглөөр нүд захтнах, за хамар захтнах гэсэн одоо ийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр яагаад одоо хамраас одоо хамар амьсгалын дээд замын эрхтнүүдээр төрүүлж илрээд байна уу гэхээр бидний одоо гадны орчноос авж байгаа аллергены одоо бүх замууд ихэнх замууд нь бол одоо контакт нь бол амьсгалын дээд зам байдаг, агаар туслын зам байдаг. Тэгэхээр хамрын хөндийн салстын өөрийнх нь бас нэг чухал онцлог байдаг. Яагаад гэвэл бусад эрхтний одоо салстаас ялгаатай юм байдаг гэхээр салстын бүтцэн нь байна тийм ээ. Хоёр одоо хундган болон ботгон гэсэн одоо хэмжээний одоо шүүрл ялгаруулагч хоёр эс байдаг. За дээрээс нь бол одоо суурийн мембран гэж одоо харьцангуй бусад одоо салстыг бодох юм бол зүд захын одоо капилляр болон за венийн судасны одоо бөөгнөрлөгтэй салстууд байдаг. Дээрээс нь бол яг хөглөр салстын гадруугаар бол одоо хүн болгоны сайн мэддэг намраа хувчур гэсэн одоо салст байдаг. Тэгэхээр хэвийн үед бол энэ тийм ээ энэ хамрын салстанд байдаг хундган болон болтгон эсээс ялгарч байгаа шүүрэл дотор төрөний одоо багшийн хэлдгээр иммун глобулины бүтээгдэхүүнүүд энэ одоо салстуудаас бага хэмжээгээр бол гарч идэг. За гэтэл гаднаас аллерген ороод ирсэн тохиолдолд бол яг хөө гэхээр намраа учир эсийн хөдөлгөөн за тэрнээс одоо үүдэлтэй хундган болон болтгон эсийн нөгөө үйл ажиллагаа огцон бол ихсдэг. За энэ огцон илэрж байгаа нь бол энэ тийм ээ өвчтөнд буюу хүнд яаж мэдэгддэг вэ гэхээр нэг бол одоо хэмжээгээр бол одоо шингэн нус гоожих. За нөгөөх нь огцом хамар битүүрэх. За гурав дахь нь бол энэ тийм ээ намраа учир эсийн хөдөлгөөнтэй холбоотойгоор найтайлт бол үүсдэг. За иймэрхүү шинж тэмдэг бол за нэгдүгээрт бол энэ харшил үүсгэгчийн үед бол илэрдэг. За хоёрт нь бол одоо бидний сайн мэддэг том одоо вирусын халдварын үед бас илэрдэг. За вирусын халдвараас харшлыг яаж ялгаж онцлох вэ гэхээр түрүүнийг хэлдэг бидний хамар битүүрэх, найтайх, за шингэн нус гоожгоос гадна халууралт, за хамраар одоо нэмэлт одоо янгин живдэх байх гэсэн одоо туслах шинж тэмдгүүд илэрдэг. Харшлын үед бол үндсэн 3 шинж тэмдэг энэ түрүүний хэлдэг 3 шинж тэмдэг илэрдэг. За зарим хүмүүс бол энэ тийм яг одоо манай чих хамар хоолойд бол энэ хамрын харшил буюу одоо харшилтын иргэний тэгдэг өвчин бол улирлын чанартай байж болно. За мөн одоо ажил хөдөлмөрийн одоо чанартай бас байж болдог. За мөн зарим тохиолдолд бол энэ тийм тухайн хүний одоо идэж ууж байгаа бүтээгдэхүүний одоо байж болно. Янз бүрийн шалтгаантай байдаг л да. За сүүлийн жилүүдэд бол яг манай Монголын одоо эрдэмтэд за мөн дэлхийн одоо эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол улирлын чанартай харшлын одоо хэмжээ бол улам одоо ихсэж байна. За зарим тохиолдолд бол энэ тийм урд өмнө одоо бүртгэгдээгүй одоо шалтгаанууд бас сүүлийн жилүүдэд бол нэмэгдэж байна. За манай Монгол одоо судлаач нарын хамгийн сүүлийн одоо хийгдсэн судалгаагаар бол хуучин бол одоо харшлыг бол одоо 4-5 сард одоо ихсдэг улирлын чанартай харшлууд ихсдэг гэдэг байсан бол одоо өвлийн одоо улирлууд одоо ихсэж байна. За мөн одоо хэд халдтай холбоотой харшлын шинж тэмдгүүд одоо бас энэ хамрын харшил дээр бол шалтгаан болж нэмэгдэж байна. Гэх мэтлэнгийн нийгмийн хүчин зүйл за бидний өдөр тутмын харьцаж байгаа идэж ууж байгаа энэ бүхэл зүйлсүүд маань харшил үүсгэгч хүчин зүйл болоод байна. Үүнтэй холбоотойгоор бол
чих хамар олон салбарт одоо хашлын гаралтай өвчлөлийн тохиолдлын тоо бол жилээс жилд одоо нэмэгдэж байна. За 2015 онд хийгдсэн одоо зүгээр тандалтын судалгаагаар бол хүн амын төвлөрлөгтэй Улаанбаатар. За дээрээс нь бол агаарын чанар муутай байгаа дүүргүүд дээр бол энэ тийм ээ одоо шалтгаан тодорхойгүй одоо хашлын эрнэтүүд их байна гэсэн одоо судалгаа байгаа. Тэгэхээр шалтгаан тодорхойгүй хашлын эрнэт гэж манайд юу гэсэн үг вэ гэдэг асуулт бас шинэ онлын одоо асуулт гарч ирж байгаа. Энэ юу вэ гэхээр шинжилгээгээр одоо ямар нэгэн одоо хашлын шин тэмдэг илэрдэггүй хэрнээ эмнэлзүүн зовраараа яг хашлын одоо усуудтай адилхан зоврог яваад байдаг. Ийм одоо бас яаж байгаа. Тэгэхээр энэ бол одоо хашил гэдэг бол одоо хүн төрөлхтний битэл одоо монголчуудын хувьд бол бас нэлээд одоо тулгамдсан асуудал бол болж байгаамаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг. Сүүлийн үед атопийн дерматит гэж өвчний талаар маш их ярих болж тэгэхээр дэлхийн хөгжилтэй улс орнуудын хүн амынх нь 10-аас 20% нь энэ харшлын гаралтай арсны өвчнөөр өвчлөж байгаа тоо баримтууд байна. Тэгэхээр энэ одоо яг манай орны хувьд ямар байдалтай байгаа юм бол? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд атопийн дерматит гэдэг нь бол сүүлийн 2000 оноос хойш яригдж байгаа нэр томьёо байгаа. Өмнө биднээс өмнө жилүүдэд гэж хэлэх юм уу янз бүрийн өвчнүүдийг нэгтгэсэн байдаг. За арсны дэвсмэ харшлын шалтгаанд арсны өвчнүүд бага насны хүүхдэд тохиолж байгаа диатез байна. Шүүдэст экземүүд гэж нэрлэдэг нейродермит гэх мэтлэг эдгээр өвчлөлүүд нь янз бүрийн насанд өөрөөр инэлзүүн илэрлэлээр илэрдэг байсныг нэгтгээд атопийн дерматит гэдэг нэг нэршил багтааж оруулсан байгаа. За атопи гэдэг үг нь өөрөө грек гаралтай үг л дээ. Тэр нь янз бүрийн хэлбэр дүрстэл гэсэн утгыг агуулдаг. Тэгэхээр энэ атопийн дерматит нь наснаас шалтгаалаад бага насны хүүхдэд нүүрэн дээр тийм ээ шүүдэст экзем диатез хэлбэрээр гарч идэг бол өсвөр насныханд буюу 2-8 насныханд бол бага насны хүүхдүүд бол одоо нейродермит хэлбэртэй тохоо ар шилэн хүзүү тахимны хонхруудаар ширшит уултаар илэрдэг. Насан туршид бол янз бүрийн одоо экзем одоо өөр харшлын гаралтай дуурлуудаар илэрдэг ийм өөрөмц онцлогтой. За олон улсад бол энэ өндөр хөгжилтэй орны өвчин гэж нэрлэгддэг. Энэ юу вэ гэвэл Япон, Европын холбооны улсууд, Америк нэгдсэн улсад судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтдийн бичснээр бол нэг 20-28% та ер нь бол нийт хүн амын хүүхдүүдийн нэр тусмаа 20-28% та гэж хэлж байгаа. За Монгол орны хувьд бол энэ сүүлийн жилүүдэд жил эрх тусам нэмэгдчихэд. За эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төвийн тайлан мэдээгээр аваад үзэх юм бол 15,000-д жил эрх тусам онцлогддог гэсэн тоо баримтууд сүүлийн жилүүд байдаг. Энэ өмнөх жилүүдээс нэг 1.2, 1% дахин нэмэгдэж байгаа гэсэн тоо баримтууд байгаамаа. За атопийн дерматит нь өөрөө эмнэлзүүн шинж тэмдэг нь янз бүр илэрдэг учраас тэр болгон онцлоход бас төвөгтэй байдаг. За илэрлэл нь бол бага насны бүр няраагаас ихсүүлэн насан туршид хүртэл илэрч болдог. За жишээлбэл няраа хүүхдэд илэрхт гол шалгуур нь юу вэ гэвэл мэдээж эцэг нь аль нэг нь харшилтаа байх, биеэр нь тууралт гарсан байх, нөгөөх нь маш хүчтэй захтнаатай байх гэх мэтлэн өөр бусад шалгууруудыг авч оншийг ерөнхийд нь бол тавьдаг. За биднээс энэ дээр юг анхаарах хэрэгтэй вэ гэвэл харшил бол өөрөө мэдээж удамшдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр эцэгхийн аль нэг нь харшилтаа авах гэдэг энэ бол үндсэн буюу гол шалгуур нь болж өгдгөө гэдгийг бас давхар хэлэх байна. За өнөөдөр COVID-19-ийн цар тахалт игцэн гинд үед манай иргэд бүгдээрээ одоо өөрийнхөө эрүүл мэндэд их анхаарч байна. Энэ үед нэг бага зэргийн хуурай ханиахтал энэ одоо цар тахлын гаралтай ханиад биш байгаа гэж хүмүүс их зовж байна л да. Тэгэхээр энэ харшлын гаралтай ханиалга болон энэ COVID-19-ийн одоо шалтгаант ханиалга хоёрыг хэрхэн яаж ялган онцлох вэ? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хүмүүс бол энэ дээр маш эмзэглэж байна те. Би ханиаж байна. Хажууд нөхөн ханиагаар хажууд явж байгаа хүн за эн чинь нөгөө ковидтай хүн явж байгаа юм биш байгаа ч гэдэг юм уу те. Гэтэл ханиалга гэдэг маань өөрөө маш их түгээмэл тохиолддог зовир. Ер нь бол амбулаторид үзүүлж байгаа 5 хүн тутмын нэг нь ханиалгаж байна гэж эмчид ханддаг гэж. Жилд нэг ойролцоогоор 30 сая хүн ханиаж байна гэж хэлж эмчид үзүүлдэг те. Тэгэхээр энэ маань зөвхөн л одоо энэ ковидын үед ханиагаад байгаа юм шээ.
За энэ ханиалгыг ингээд шалтгааныг нь аваад үзэхээр хамгийн нэгдүгээр шалтгаан бол тэр амьсгалын дээд замын вирусын халдвар ороод байгаа. Түрүүн жаргалгүй агшуул тэр талаар нэлээд сайн ярьчлаа те. За хоёрдугаарт нь бол одоо энэ харшлын шалтгаантай ханиалгууд. Тэгэхээр түрүүний ярьсан те хаагур одоо энэ харшил төрүүлэгч үүсгэгч орж ирж байна. Тэрнтэй холбоотой эмнэлзүү шинжүүд илэрдэг гэдэг. Тэгэхээр хэрвээ агаар дамжуулах замаар орж ирж байгаа бол тэрний хамгийн ихний илэрж байгаа шинж тэмдэг маань одоо ханиалгаар илэрдэг. Тэгээд харшлын шалтгаантай ханиалга маань их ихтэй одоо улирлын шинж чанартай. Хүн болгонд харилцаа адилгүй тодорхой нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр зарим хүмүүс зөвхөн 5 сард ханиадаг. Тэгвэл зарим хүмүүс одоо энэ бүх нөгөө цэцэглэл дуусны дараагаар 8 сард ханиадаг ч юм уу те. Эсвэл зарим хүмүүс хэн шүүнд юм уу, хурц үнэртгэдэг юм уу. Ийм тодорхой нэгэн шалтгаантай үе үе ханиалгадаг. За тэгээд ихэнхдээ хуурай ханиалга байдаг. За дээрээс нь дагалдаад бусад харшлын шинж тэмдгүүд бас ингээд хамт илэрч идэг. Тэгвэл COVID-19 үед илрээд байгаа ханиалга одоо энэ маш их улс орнуудад тархаад байна те. Сүүлийн үед бол улс орн болгонд тархаж байгаа эмнэлзүү шинжүүд харилцаа айлгүй байгаад байна. Анх бол хятадд гарч байхад нийт хүмүүсийн 98% нь халуурч эхэлж байна. Тэгээд бие сүлдэж байна, ядарч байна, нэмээд хий ханиалгаж байна гэжсэн те. Гэтэл сүүлийн тохиолдлууд маань эмнэлзүү шинж тэмдэг байхгүй. Ямар ч завуур авахгүй мөртлөнгөөсөө шинжилгээгээр бас ингээ ханиалга гараад байна. За дараагийн нэг ханиалгыг үүсгэдэг хамгийн том шалтгаан бол энэ ходоод улаан хоолой сөөргөө гэж өвчин байгаад байна. Тэгэхээр манайд бол энэ бас маш их байдаг. Ер нь бол 21-р зууны бас юм цар тахал гэж үзэж байгаа энэ өвчнийг. Тэгэхээр нөгөө ходоодны агуулмж мандашигээ хаягдсанаар ханиагаад байдаг. За дараад нь энэ өндөр настай хүмүүс нөгөө даралт ихтэх өвчний үед хэрэгэлдэг зарим төрлийн юмуудыг удаан хугацаанд доктортой хэрэглэснээр бас ханиалгаад байдаг. Тэгэхээр нөгөө ханиалга үүсгэх шалтгаануудыг олон янз байдаг гэдгийг одоо бас анхаарч явах шаардлагатай байна. Тэгэхээр бид харшлын тухай ярьж байгаа тохиолдолд нүдний талаар ярихгүй байхын арга байхгүй. Тэгэхээр нийт хүн амын дунд нүдний харшлын өвчин 16-аас 30% эзэлдэг гэсэн тоо баримт байна л да. Тэгээ ялангуяа хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсээс түрүүн бас жаргалгүй багш хэлсэн хотод амьдарч байгаа хүмүүс 3 дахин илүү их энэ харшлын өвчнөр өвчүүлж байна. За насаар наваад үсэх юм бол хүүхдүүд ялангуяа хүүхдүүдийн дунд эрэгтэй хүүхдүүд нүдний гаралтай харшлын өвчнөр 3 дахин гэж байна. За том хүний насан туршидчдын хувьд авах юм бол эмэгтэй хүмүүс 2 дахин эрэгтэйчүүдээс илүү өвчилж чинь гэсэн ийм тоо баримт байгаад байна. Тэгэхээр энэ насны онцлогоороо энэ нүдний харшлын гаралтай өвчин ийм янз бүрийн тоо үзүүлэлттэй байгаа нь ямар учиртай юм бол ялангуяа нэмэгтэй хүмүүс насан турш эмэгтэй хүмүүс нүдний одоо гаралтай харшлын өвчнөр өвчилж байгаа энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг илүү хэрэглэж байгаатай бас холбоотой юу? Ер нь энэ нүдний харшлын өвчнийг бусад нүдний өвчнүүдээс хэрхэн яаж онцлох юм болоо энэ тал дээр уран чимэг ярьж өгнө үү? За асуултанд баярлалаа. Тэгэхээр Монгол оронд хүн амын дунд зөнхлөн тохиолдож байгаа өвчнүүдийн дотор бол ер нь нийт амбулатороор эмнэлгийн амбулатороор үйлчлүүлж байгаа нийт өвчтнүүдийн ойролцоогоор нэг 40-50% нь бол энэ салстын үрүүлсэл байдаг. За тэр дотроо бол ер нь дэлхийн нийт дээр хүн амын дунд ер нь 20% орчим нь бол ямар нэгэн байдлаар салстын харшилтай байна гэсэн одоо ийм дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бас мэдээлэл байдаг. За мөн түүнээс гадна ер нь харшил гэдэг маань бол өөрөө янз бүрийн одоо гоо сайхны бүтээгдэхүүн нүдэнд хэрэгжилж байгаа төрөл бүрийн антибиотик болон одоо янз бүрийн химэл нулимснаас хүртэл одоо харшдаг тийм хүмүүс байна. За мөн түүнээс гадна одоо харшлыг бол нүдний харшлыг дотор нь бол бид нэр 2 хувааж үздэг. Цочмог одоо гинт харшил үүсгэж байгаа үүсгэгчээсээ цочмог одоо харшил орол үүсэх аль эсвэл ахархаг явцтай бүтэн жилийн турш үргэлжилдэг гэсэн ийм 2 төрлийн ер нь харшил илүү давмгай тохиолддог. За цочмог гинт үүсдэг харшлуудын хувьд бол ер нь тухайн аллерген гэж нэрлэдэг байгаа эсрэг биетээсээ бол одоо эсрэг төрөгчдөр үүснээс шалтгаалаад бол өвчтөнд нүдэнд нь нүд улаах, загаднах, нулимс гоожих гэсэн одоо нүдний салст нь хөөнгөтөж хавнах гэсэн ийм шинж тэмдгүүдээр бол ер нь гарч ирдэг. Өвчтөн маш зовиртой, загаднаад бүр нүдээ ухаад гаргаад ирмээр санагддаг гэж хүртэл өвчтнүүд маань хэлж байдаг. Тэгэхээр энэ бол маш их төвөгтэй ийм бас нэг шинж тэмдгүүд бол өвчтөн дээр гардаг. Ялангуяа 5-6 сард бол улаас хус гэх мэтчлэнгийн бургаслаг одоо энэ ургамлуудын
тоосонцор бол агаарт маш хэмжээгээр одоо ингээд тархдаг. 8 сарын дундаас хойш гэхэд бол шарилжны аллерги эдэр эхэлсэнтэй холбоотой өвчтнүүд маань бол тоо нь бол маш ихээр ирдэг байх жишээтэй. За тухайн өвчтнүүдийг бид нар шинжлэхдээ бол 3 төрлийн янзаар бол шинжилж үздэг. За нэгэнд нь бол нэгдний арьсан дээр бол тухайн хүний аллергенуудаар нь бол тест тавьж үздэг. Хоёрт нь болохоор зэрэг тухайн хүнээс бүр цусны шинжилгээ аваад тухайн эсрэг төрөгч биетээр үүссэн одоо тэр протеин уургийн одоо өөрчлөлт нь ямар байна вэ гэдгийг бас үзнэ. За гурав дахь арга нь бол ерөөсөө энэ нүдний салстан дээрээс нь хусмаг авч үздэг. Энэ дээр байгаа тэр цагаан эсийн ялангуяа эзонофилис болж өөрчлөгдсөн ямар одоо шинж тэмдэг байна вэ тэрүүгээр нь бол бас тухайн хүний харшил уруулыг бол бид нар орчин үед лабораторийн аргаар бол бас тодорхойлдог болсон. За жилийн турш явагдаж байгаа архаг одоо харшлын хувьд бол өвчтөн бүх төрлийн зүйлээс бол полиноз буюу маш олон төрлийн зүйлээс харшдаг болсон байдаг. Ялангуяа ахуйн хэрэглээнд хэрэгжилж байгаа химийн бодиснууд одоо ферич байдаг юм уу, угаалгын унтаг, бокс, саван тиймээ өдөр тутам хэрэгжилж байгаа бидний косметикийн одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд гэх мэтчлэнгээр тэр тэгэл гэртээ хамт амьдарч байгаа одоо нөгөө гэр бүлийн нэг гишүүн болцсон нохоо гэдэг юм уу, муур гэдгийг муурнаас хүртэл одоо ингээ харшил авдаг өдр хүмүүс хүртэл байдаг. Тэгэхээр тухайн хүний харшил үүсгэж байгаа зүйл нь юу юм? Хамгийн түрүүнд эхлээд бид нэр эмчилгээний тактикийг барихтаа харшил үүсгэж байгаа зүйлийг бол одоо бүрэн одоо таслах, өөрийгөө чихшүүлэх, чихтэй одоо цэвэрлэгээнүүдийг хийх байдаг юм уу тийм ээ? Гэх мэтчлэнгээр. За хоёр дахь арга нь бол энэ харшил үүсгэж байгаа зүйлийг үүсгэхээс гадна, хэрэглэхгүй байхаас гадна ерөөсөө эмийн бүтээгдэхүүнүүдээр бол бид нар бас дарангуйлдаг. Ялангуяа эмийн дотроо бол бид нар антигистамин буюу одоо 2 3 дахь одоо шатлалын гистамин төрлийн эмнүүдийг бол одоо өнөөдөр хэрэглэдэг болсон байна. За түүнээс гадна стероидын эмнүүдийг бол бас бид нар тодорхой эмчийн заавар жорын дагуу бол бид нар тусаах, тарих, уулгах мэтчлэнгийн төрөл бүрийн хэлбэрээр бол бас хэрэглэдэг. Тэгвэл стероидуудыг одоо жишээлбэл нэг удаа очиж эмчээр бичүүлж авчаад дахин өөрөө замбраагийн хэрэглэгээ үүсгэснээс болоод одоо стероидоос шалтгаалсан одоо нүдний даралт өвчин үүсэх юм уу, глаукома гэж нэрлэдэг. Аль эсвэл нүдний болор цаах гэх мэтчлэнгийн хүндрэлүүд хүртэл гарах тохиолдол байдаг. За 3 дахь үндсэн гол нэг төрөл бол ялангуяа манай хөдөө орон нутагт ажилладаг малчин, одоо гадаа орчинд ажиллаж байгаа барилгачин, хотын одоо хот огчлолтод ажиллаж байгаа хүмүүст маань хамгийн их үүсдэг бас нэг зүйл бол нарны хитяган туяанаас одоо шалтгаалсан байж болцсохгүй хаврын одоо кератоконъюнктивит гэж нэг юм харшлын өвчин байгаа. За энэ үед бол нүдний саласт одоо нүдний хамгийн өнгийн хэсэгт байгаа тунгалаг, эвэрлэг бүрхүүлээд давж салт маань бол маш юм зузаарч ургах гэдэг одоо иймэрхүү зүйл ажиглагддаг. Ялангуяа 5-аас 20 насны эрэгтэй хүүхдүүдийн дунд бол энэ маш их байдаг. Тэгээд өсвөр үе дуусаад нөгөө бэлгийн боожлт дуусаад ирэхлээр зэрэг энэ бол харьцангуй ингээд намжаад харшил нь бол гайгүй болж байгаа жишээтэй. Ультравайолет туяа буюу нарны хитяган туяанаас хамгаалсан тусгай бор, хар, нүдний шилний зүүх мөн түүнээс гадна хүүхдэд тоглоулахдаа сүүдэр газар бараад болж тоглоулах гэх мэтчлэнгээр иймэрхүү зөвлөмжийг бол бид нар өгдөг. Тэгээ хүндэрсэн тохиолдолд бол заавалчгүй эмчийн зөвлөгөөгөөр эмчилгээг хийлгээрэй гэж зөвлөмөр байна. Тэгэхээр харшил янз бүрийн хэлбэртэй байдаг гэж байна те. Тэгэхээр харшил архаг цочмог хэлбэрч байх нь одоо яг юунаас хамааралтай байдаг юм болоо. За үндсэн хоёр хүчин зүйлээс хамаарна. За эхнийхт нь аллерген гэж хэлсэн нөгөө харшил төрүүлээд байгаа хүчин зүйлийн шинж чанар, төрөл зүйл, тоо хэмжээ, за мөн бид ямар замаар нэвтэрч орж ирж байгаа гэдгээс хамаарна. За хоёр дахь том хүчин зүйл бол тухайн аллергены эсрэг хариу урвал үзүүлж байгаа хувь хүний онцлог. За инхтер багшийн хэлснээр хувь хүний онцлог гэдэгт юу хамгийн хүчтэй хамаарх вэ гэхээр удамшил хамаарна. Эцэг эхийн айл нэг нь хэрвээ харшилтай бол тухайн хүүхэд хүн өвдөх магадлал бол 50%, аль нь ямар нэгэн зүйлээс харшилтай бол тухайн хүн бол 75 болон түүнээс дээш хувийн харшилтай авах магадaltaй байдаг.
За энэс гадна эхлэлийн хувьд аваад үзвэл харшлын урвал маань цочмог, огцом эхлэх, за мөн аажим эхлэх гэдэг ингээ үндсэн хоёр хэлбэртэй. За огцом эхлэх гэдэг бол гэдэгт саяны багш нарын ярьсан хэсэг газрын урвалууд бүгдээр хамаарна. Яг тухайн хэсэг газрын салст гэмтэж байгаа, арьс гэмтэж байгаа учраас яг тэрнтэй холбоотой ингээд за үр шинж тэмдгээр илэрч байгаа. За энэс гадна огцом илэрдэг харшлын урвалд бол ерөнхий урвал буюу анафилаксын шок хамаардаг. За энэ болохоор ямар тохиолдолд бий болдгийг гэхээр сая бол аллерген маань ямар нэгэн салтын хоргийг, арьсны хоргийг давж орж иржиж ингэж хариу урвал үзүүлж байгаа. За тухайн аллерген энд бол яг энэ ерөнхий урвал үзүүлдэг аллергенд бол амтны хор, могон хор эсвэл яг орчин үед бол яг харшилдаг эм тариа судсанд буюу цусны уурсгалд одоо шууд орсноороо энэ анафилаксын шок гэдэг энэ харшлын урвал үүсдэг. За энэ нь болохоор одоо цусанд шууд орж байгаа гэдэг утгаараа тэнд ямар нэгэн хориг байхгүй. За тэрнээс гадна нөгөө нэг дархлааны эс, дархлааны уураг, нөгөө өрөвслийн медиаторуудыг агуулж байгаа эсүүд маань тэр цусандаа байж идэг учраас тухайн аллерген цусанд шууд орж ирсний нөлөөгөөр бол маш хүчтэй урвал богино хугацаанд явагддаг. За ингэснээрээ бол цусны сивэн их хэмжээтэй гадагшлан нөгөө мөхлөнд байгаа өрөвслийн медиаторуудын нөлөөгөөр ингэснээр артерийн даралт огцом мундаг, ингэснээр зүрх судас амьсгалын дутагдалд хүрэх магадлал одоо өндөр. За энэ бол биеийн одоо ерөнхий огцом илрэх одоо ерөнхий урвалд нь хамаардаг. За ер нь бол харшлыг дэлхийн нийт бол архаг өвчний ангилалд багтааж үздэг. За энэ нь бол юутай холбоотой юм гэхээр тухайн нөгөө хүн маань харшил төрүүлээд байгаа хүчин зүйлтэйгээ одоо уйлрал, тоос одоо сая ингээд багш нарын хэлсэн тэр хүчин зүйл маань одоо бий болоход л сэдэрж идэг. Өөрөөр хэлбэл тухайн харшлын өвчин маань сэдрэл, намжил гэсэн үе шаттайгаар ингээд архаг явагдаж идэг. Тэгэхээр яг ямар одоо тухайн хүнд цочмог илэрх үү, архаг илэрх үү гэдэг маань аллерген, хувь хүний онцлог, за мөн анх илэрхт нь одоо авсан арга хэмжээ буюу онцлогоо эмчилгээ гэх мэтчлэн олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгэхээр харшлын гаралтай өвчин дундаас хамгийн их хувийг эзэлж байгаа чих хамар хоолон харшлын гаралтай өвчнүүд гэсэн. Тэгэхээр энэ өвчнөөс ард иргэд хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ? Ямар эмчилгээ бах уу? Хаашаа хандах уу? Урвал нь хоёр хэлбэрээр явагддаг. Нэг нь аажим тип, нөгөөх нь огцом тип. Тэгэхээр өөрийгөө харчилгүй гэж бодож байгаа хүмүүст энэ огцом одоо урвалын хэлбэр нь явагдаж яадаг. За удамшлын шалтгаантай юм уу одоо ийм хүмүүст аажим хэлбэрийн урвал нь бол явагдаж яадаг. Тэгэхээр хүмүүс бол энэ тийм одоо өөрийгөө одоо харчилгүй гэж үзэхэд үндсүүд байхгүй. Бүгд одоо ямар нэгэн байдлаар харшилд өртөх магадлал их өндөртэй л гэсэн үг байна. За чих хамар хоолон одоо гаралтай харшилд өвчний үед бол биднээс хамгийн түрүүнд бол яг одоо урьдчилан сэргийлэх онцлогооны хэлбэрээс их шалтгаалж байгаа. Ямар хэлбэрийн одоо харшил үүсгэгчээс одоо энэ хүн одоо харшил өгöd байна вэ гэдэг. Тэгэхээр эхний хувьд бол бидний хувьд бол хамгийн түрүүний тавьдаг зүйл бол одоо онцлогоо их хамгийн чухал тай үздэг. Түрүүн биднээс хэлсэн одоо шинж тэмдэггүй харшилтай улсууд одоо байгаад байдаг. Онцлогоон дээр одоо өнөөдрийн одоо шинжилгээний ангаа ухаанд байгаа хэрэглэгдээд байгаа онцлогооны бүх хэлбэрээр үзэхэд одоо харшлын шинж тэмдэггүй. Одоо шинжилгээгээр одоо юм гардаггүй хэрнээ эмнэл зүйн шинж нь бол харшлынтай хүн шиг одоо байгаад байдаг. Ийм тохиолдолд бас байдаг. За бас нэг хит их мэдрэмтгий одоо хүмүүс бүх зүйлийг харш руу ингээд чиглүүлэх гээд байгаад байдаг. Гэтэл бас түрүүн хэллээ одоо удаан хугацааны одоо өдөр тутам хэрэглэдэг имээс үүссэн гаж нөлөөнүүд бас байдаг. Жишээ нь тэр хамгийн одоо харшилтаа их андуурагдаж яригддаг юм болохоор одоо хуурай ханиалга хоолоо захтнаад хуурай ханиалгаад энэ бол даралт буулгах юм хэрэглэдэг улсууд маш их одоо тохиолддог зүйл. Хэдийгээр яг тэр даралтны эмний харшил юм шиг одоо хүмүүд ойлгогдож байгаа боловч олон жил даралтны эмийг буулгаад уугаад ирэхлээр захын нэг капилляр судаснуудад бас өөрчлөлтүүд бас өгдөг учраас энэтэй холбоотой шинж тэмдгүүдийг бас харшилтаа бас андуурагдаж их явагддаг. За чих хамар хоолон дээр бол бас нэг өөрмөслийн шинжилгээний арга байна. Тэр асуумжаасаа сайн цогтуулж яагаад яг энэ хүн бол энэ тийм ээ одоо юу гэдгийг ноосны тийм үү усны ч гэдэг юм уу эсвэл тоосны ч гэдэг юм уу ийм одоо юу шимнаас байж магадгүй гэж багцлаад яг тэр хэсэг одоо тухайн бүлэг дээр нь
хамранд үнэрлүүлж үздэг. Яагаад энэ одоо их сайн одоо тест вэ гэхлээр магадгүй одоо цуснд одоо арсны одоо юу гэж ятал нөгөө хит мэдрэг юунд нь арсны тестэн дээр өвчтөнд түрүүний хэлдэг анафилаксын шоконд орчих тохиолдлууд бас ангав хонд бүртгэгддэг. За энэ бидний хамрын сойрол бол яадаг вэ гэхлээр тэр сойрдог хийхээс өмнө өвчтнийхээ хамрын одоо амьсгалын багтаамж одоо бүх юм нүдчээ дараа нь тэр одоо үүс ноосыг одоо үнэрлүүлэхэд хамранд одоо ямар одоо өөрчлөлт гарч байна гэдгийг үздэг хамгийн аюулгүй шинжилгээ. Гэхдээ бол энийг бол тийм түгээмэл бас хэрэгэлдэг юм л яагаад тэр өнөөдөр цуснд нь бүх юм үзэж, найзны бүх юмар үзэж гарч байгаа тохиолдолд нэг ховор тохиолдолд шинжилгээний нэг юм аргууд бол байдаг. За хоёр дахь одоо тэр онцлогын эмчилгээнд дээр бас нэг бидний баримтдаг юу гэхээр эми эмчилгээ хийхээс өмнө аль болох уралсан сэргийлэх эмчилгээг эмийн бус эмчилгээний аргыг одоо зөвлөдөг юм байна. За үүнд бол юу яах вэ гэхлээр одоо уужиг биш. Одоо шинэ эхэлж байгаа одоо асуумжтай улсуудад бол нэгдүгээр хамрын хөндийн орчныг нь одоо өөрчлөх. Тэгэхээр хашлын үед бол голцоо бол одоо хамрын сарст буюу хамрын хөндийн сарст одоо сарстын шин чанар бол шүлтэг хэмжээ одоо болчдөг. Тэр энэ үед бол тэр шүслэг орчныг нь хүчлэг орчноор одоо нэг солиод үцхэд бас энэ заавал юм уухгүйгээр одоо бас эхний одоо шатанд бол одоо эмчлэх бас болцоо байдаг. Яагаад үг гэхлээр энэ тийм ээ одоо жишээ манай эмчилгээнүүд бас зарим одоо хэдийгээр бид одоо хамрынхаа хастыг эмчилж байгаа юм шиг боловч бусад эргэтэн бидний хийж байгаа эмчилгээний бас нэг зарим бусад эргэтэн системд бас сөргөөр нөлөөлчих гэдэг. Жишээ нь хэлээ одоо стероид бол одоо удаан хэрэглэх юм бол нүдэнд одоо өөрчлөлт өгдөг гэдэг. Гэхдээ манай одоо чих хамар хоолойн салбарт хэрэглэгдэж байгаа зөвлөмжн дээр юу байдг вэ гэхээр хамрын хөндийн салстын энэ одоо үед хэрэглэж байгаа стероидыг 30-аас 90 хоног хүртэл гэж байгаа. За хуучин бол энэ тийм ээ стероидын насны хязгаартай бол байсан. Одоо бол энэ тийм ээ үнэхээр бүх одоо цаслаганд онгоодгүй амаар уусан бүх эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа. Ийм тохиолдолд бол ялангуяа бага насны хүүхдэд маш хэцүү байдаг. Хамар нь одоо бараг 1-2 сартаагаас эхлээд битүүрээ яваад байдаг. Үүнээс болоод нэмэлт өвчнүүд одоо дагалт өвчнүүд үүсээд байдаг. Дунд чихний өрөвчлөө, тарих толгооны өвчнүүд, адгийн наазах нь бол одоо ясны одоо энэ хэмт ясны одоо өөрчлөлтүүдийг одоо маш их өгдөг. Орсгоо шүттэй болох, том одоо юутай болох гэл. Ингээд ясан одоо сүүлийн одоо зүүн өмнөд Азийн хүүхдийн одоо харшил судлалын нийгэмлэгээс 2019 онд ямар зөвлөмж гарсан бэ гэхлээр одоо үнэхээр одоо урьдчилан сэргийлэлт үр дүнгүй одоо эмийн эмчилгээнд одоо насны хязгаарт одоо баригдсан эмийн эмчилгээ рүү одоо заалт орох гээд байвал 1.5 одоо 5 сартаагаас нь эхлээд одоо маш бага тунгаар одоо стероидыг хамрын хөндөд одоо хэрэглэе гэдгийг одоо ийм зөвлөмжүүд одоо гарч байгаа. Гэхдээ энэс өмнө биднээс аль болох одоо эмийн бус одоо эмчилгээнүүдийг одоо санал болгодог. Харшлынхаа орчныг тодорхойлж чадах юм бол бага насны хүүхдүүдийг бол одоо аль болох тэр харшил үүсгэгчээс нь холдуулах хэрэгтэй байдаг. За бага насны хүүхдэд одоо байгаа харшлын нэг онцлог нь юу яах вэ гэхлээр удамшиж иж байгаа харшил байдаг учраас эцэг эхийн асуумжийг бол маш сайн цуглуулах хэрэгтэй. Манай дээр энэ бас нэг дутагдaltaй тал юу вэ гэхлээр яг хуу эцэг эхийн асуумжуудыг бас дутуу үлдээдэг. Эцэг эхийн асуумж жаас одоо маш сайн цуглуулж чадах юм бол хүүхдийг бол биднээс бас харшил төрөгч буюу харшил үүсгэгчээс нь холдуулах боломж бас байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг. Жаргалгүй багш бас ирж харшлын гаралтай өвчнүүдэд удамших магадлал өндөртэй гэдэг. Тэгэхээр түрүүн хонгорцол багш хэлсэн хэрвээ эцэг эхийн нэг нь одоо харшлын өвчнөд байх юм бол 25% хүүхдэд одоо удамших магадлал өндөр. Хоёулаа одоо харшлын гаралтай өвчнөд байх юм бол бүр 80 хүртэл хувь одоо тэр магадлал ихсдэгэ гэж. Тэгэхээр энэ атопийн дерматит удамшдаг өвчин үү? Та бас түрүү хэлсэн хүүхдүүдэд арсны одоо өвчин ихсэж байна. Тэгэхээр энэ хүүхдүүдэд тохиолдоод байгаа энэ арсны өвчин дотроос яг энэ атопийн гаралтай арсны өвчин хэдэн хувьтай байгаа юм бол ер нь харшлын гаралтай арсны өвчнөд үе хүүхдүүдэд арсыг хэрхэн яаж арчлах юм бол? За би ерөнхий арсныхаа талаас нэг тайлбарыг хийчихье гэж бодож байна. Хүний биед бол арс хамгийн том эрхтэн гэж явдаг. Ингээд дэлгээд үзэх юм бол бараг 2.5-аас 7 метр. Тэгэхээр энэ том одоо хүний биеэс нь гадуур нь хуччихэдгийн
хувьд бол гадаад орчны нөгөө дөрөвний хэлдэг зөвхөн аллерген биш бүх таагүй нөхцөл нөлөөллүүд хүний арьсанд шууд нөлөөлдөг. За энэ дээр бол Монгол шиг эрсдэс уур амьсгалтай, хуурайшилт ихтэй, нарны тусгал одоо ихтэй гэж хэлж болно. Тийм далайн түвшнөөс бараг 1500 м өндөр ийм оронд бол хүний арьсанд таагүй нөлөө хамгийн түрүүнд үзүүлдэг. За энэний нэг тод жишээ нь бол атопийн дерматит байгаа. За атопийн дерматитийн хувьд бол яхаарахгүй удамшдаг өвчин. За дэлхийн эрдэмтдийн сүүлийн үеийн хийсэн судалгаагаар бол үндэсний ястан болгон харилцан адилгүй энэ атопийн дерматитээр өвддөг. Гэхдээ ерөнхий нийтлэг нэг хандлага нь өндөр хөгжилтэй оронд энэ атопийн дерматит өвчний өвчлөл жил эртсэм нэмэгдээд байгаа. Нийт хүүхдүүдийн дунд аваад үзэх юм бол 20-25% өндөр хөгжилтэй оронд эсвэргээр бүр Африкийн Зимбабве ч юм уу Тонго гэх мэтлэн улсуудад хийсэн судалгаагаар аваад үзэх юм бол тэр нь бараг 0.5-1% хүрч идэг. Энэ юу вэ гэхээр нөгөө байгаль орчноосоо тасраад хэтэрхий хөгжиж хотчсноо шууд хамааралтай байна гэдгийг дүгнэлтийг бол хэлсэн байдаг. Товчхондоо бол хүний арьсан дээр нэг эвэршилт явагдаж байдаг. Энд нөлөөлдөг нэг уурга филагрин гэдэг уурга байдаг. За бидний хийсэн судалгаагаар нэг филагрин уургийн мутацийг одоо илрүүлэх судалгаагаа бол хийж байгаа. За бусад Европын холбоо, Америкийн нэгдсэн улсад, за Азиас бол Япон, Солонгос орнуудад энэ филагрин уургийн мутацид өөрийнхөө үндэстнийг бол тодорхойлоод үзсэн байдаг. За энэ яадаг вэ гэвэл энэ хэрвээ уурга нь нийлэгчлэн дутуу байх юм бол арсны эвэршилт удааширч арс хуурайшнаа л гэсэн үг. Тэгэхээр энэ арсны хуурайшилт бол Монгол шиг эрсдэс уур амьсгалтай энэ хуурай нөхцөлд хуурайшилтын дээр нэмэгдэх юм бол одоо энгийнээр зөвлөх юм бол нөгөө гол ширгээд одоо газрын хөрс хатаад хагддагтай адилхан арс нь гадна талаасаа харах юм бол тиймэрхүү байлд болдог. За үүгээр дамжиж арсны гүн давхарга буюу арсны дээрмийн давхаргад гэж хэлнэ. Нөгөө гадаад орчны вирусны нинт ялангуяа аллергенууд бол шууд нэвтрэн ордог. За энэ филагрин уургийн одоо нөгөө нийлэгшилтэнд дараагийн нэг нөлөөлдөг зүйл нь юу вэ гэхээр энэ гадаад орчны буюу биднүүсийн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, түрүүн уран чимэг шиг хэлдэг угаалгын унтаг, тийм ээ гоо сайхны бүтээгдэхүүн, за бүх төрлийн химийн бодисууд нөлөөлдөг. Тэгэхээр манайхан тэгдэг л дээ гараа угаахт сайн гэдэг юм тийм. Яг сайнны хувьд сайн маш олон халдвар одоо биднээс урчин сэргийлэх энэ ковидтай холбоотой ч гэсэн ер нь бол гараа байнга угаа гэж зөвлөдөг. Гэхдээ гараа угаасныхаа дараа биднээс зайлшгүй чийгшүүлэгч тос түрхээч гэдгийг арсны эмчийн хувьд бол заашгүй хэлэх шаардлагатай байдаг. За хүүхдэд бол энэ чийгшүүлэгч тоснууд бас нэг үе яваад бол маш их өргөн ариун сонголттой болцсон байна. Гэхдээ энэ дээр бол нөгөө харшуулагч хүчин зүйл агуулаагүй хүний биед одоо харшил өгөхгүй эдгээр одоо чийгшүүлэгч бүтээгдэхүүнд хэрэглэхгүй бол одоо тос болгоно сайн биш. Тэр дундаа нөгөө арсны эмчнэрийн зөвлөсөн, туршсан одоо ийм бүтээгдэхүүндийг хэрэглээч гэж би ард иргэдээ одоо зөвлөх байна. Түрүүн жаргалхуу профессорын хэлдэг гормонтой тослол гэж хэлдэг юм л да ард иргэд кортикостероид, буюу стероид агуулсан тосон төрхлгүүд байдаг. За эдгээр тосон төрхлгүүд нь үндсэндээ яг нөгөө сулаас нь хүчтэй гэдэг ингээ явах юм бол 7 бүлэг байдаг. Тэгээд эмч өөрөө тэр заалтынхаа дагуу эдгээр тосон буюу гормон агуулсан бүтээгдэхүүнүүдийг хэрглэж бичиж өгж итэл нөгөө өвчтнүүд нь эргээд нэг бичсэн нөгөө тосоогоо бүтэн жил 5-10 жилээр нь хэргэлсэн тохиолдлууд бас сүүлийн жилүүдэд нэмэгдээд байгаа. Энэ нь эргээд нөгөө одоо юу гэдэг гормоны гаж нөлөө арьсан дээр үүсэх, дор ажил хатангаршид атрофи үүсэх, тийм ээ, арьс цайрах гэх мэтлээ эдгээр процессууд явагддаг учраас бити тэгээч гэж одоо удаан хэрэглээч гэж зөвлөх гээд байгаа. Энэ яг гэхээр нөгөө алтан дүрм гэж биднээсээ хувьд арсны эмч нар хэлдэг юм л да. Одоо хурц үед нь өндөр хүчтэйг нь хэрэгэл өрөвслөн намдаад ирэхээр нөгөө сул хүчтэйгээс нь сонгоод заавалсгүй солиороо гэдэг. Тэгээ үүнтэй зэрэгцээд нөгөө чийгшүүлэгч тосоо заавал хамт хэрэгжилж биднээс үр дүнд хүрнэ гэдэг ийм зөвлөмжүүд сүүлийн жилүүд байгаа. Монгол орн бол энэ Д витамин арсаараа авах энэ бүс нутагт тийм ээ одоо авч чаддгүй бүс нутагт багтдаг. Тэр болгон биднээс одоо бие нүцгэн гадуур ялангуяа зуны цагт бол бүр манай зун бол бас их сэрүүн болдог. Тэгэхээр авах боломжгүй байдаг. Тэгэхээр энийг нь хоол ундаараа биднээс тодорхой хэмжээний бол бараг орлуулж чадахгүй байх гэж хэлж болно. Тэгэхээр энийг нь яах вэ гэхээр энэ харшлын шалтгаанд арсны өвчнүүд дээр ер нь харшлын өвчнүүд дээр бол Д витаминийг энэ олон улсын зөвлөмжүүд дээр
Д витаминыг давхар сүүлийн хэдэн жилүүдээс нэмж эхэлсэн. Тэгээ манай арсны эмч нарын ялангуяа атопийн дерматитийн үед бол Д витаминыг эдгээр өвчтнүүдээ уухыг зайлшгүй зөвлөд байгаа. Ер нь сүүлийн жилүүд энэ эмч нарт зориулсан удирдамжийн бүх юмнуудаа бол оруулсан байгаа. Тэгээд энэ Д витаминыг зайлшгүй хэрэглэх бол шаардлага үнэхээр байгаа. Бага насны хүүхдүүдийн арсыг бол ерөнхийдөө бол биднээс гол хоёр зарчим л байгаа. Нэгд чиг үг гэдэг нь усанд орвол. Гэхдээ усанд оруулахдаа биднээс химийн бүтээгдэхүүн агуулаагүй. Одоо нөгөө хүүхдүүдэд зориулсан бүр няраа хүүхд зориулсан шампунч байна, бие угаах шингэнч гэдэг бааны хөөс мөс аюу бүтээгдэхүүн ороод ирсэн байдаг л да. Тэр болгоныгаа бити хүүхдүүдэд няраа хүүхдүүд хэрэглээч. Хоёрт нөгөө усанд орж гарч ичээд би энэ чигтэй байгаа тохиолдолд нөгөө чигшүүлэгч тоснуудад хүрхэж. Тэгжээж биднээс нөгөө халдвар, харшил, өөр бусад энэ хуурайшлтыг тийм ээ урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болно гэдгийг л. Тэр харшлын өвчин гэхлээр манай иргэд амь наснаас хоол гэж ойлгоод байдаг. Тэгээ түрүүн хонгорцол багш бас анафилаксийн шокын талаар ярьсан. Тэгээд яг ямар үед энэ шок хүний амь насанд халтай вэ? Ер нь бол харшил төрүүлдэг хүчин зүйлээ тухайн хүн өөрөө маш сайн мэдчих хэвээр. За мэдснийхээ үндсэн дээр одоо бол бид хэд нөгөө эмнэлгийн карта хэрэглэсээр л байгаа. Тэр картан дээр ингээд бүр улаанаар бичээд тодруулаад маш сайн ингэж одоо өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Хүн ямар ч зорилгоор ямар ч эмнэлгийн тусламж авах гээд ямар ч нөхцөлд эмнэлэгт очиж болно. За нөгөө талаас бол эмч эмнэлгийн ажилчид маань одоо ямар нэгэн эм тариа хэрэглэхийн өмнө заавал та ямар нэгэн одоо эм тарианд туршилтаа юу гэж бас асуух хэрэгтэй. Гэхдээ бас амь таньсан тохиолдолд энэ төрлийн мэдээлэл бас хомс байх боломжтой байдаг. За энэ тохиолдолд бол тухайн эмийн боцыг хэрэглэхийн өмнө одоо нөгөө сорил тавьж үзэж явах хэрэгтэй. За хэрв сорил тавихгүйгээр тухайн хүнээс мэдээлэл авахгүйгээр одоо тэр эмийн боцыг одоо шууд тарьсан тохиолдолд нөгөө цусны урсгалд шууд орж байгаа гэдэг утгаараа энэ тохиолдолд л одоо амь насанд аюултай байгаа. Тэрнээс биш одоо бусад тохиолдол буюу амьсгалын зам, хоол боловсруулах зам, энэ арьс, саастын зам энэ бүхэн бол өөрсдөө одоо дархлаа тогтолцооны бас бүрэлдэхүүн хэсэг мөн хамгийн анхны анхдагч хориг болж явж байгаа. Тэгэхээр нөгөө хоригуд маань тухайн гадны харшил төрүүлэгч хүчин зүйлийг сармагжуулдаг. Тэрний эсрэг одоо ингээд урвал өрнөдөг гэсэн үг байна. Тэгэхээр судсанд одоо шууд орсон тохиолдолд маш аюултай. Цуснд гэсэн үг. За бид түрүүнээс хойш харшил ямар эрхтнүүдээр илүү илэрх ямар шинж тэмдгүүд гарах талаар ярьлаа. Тэгэхээр дэлхийд дээр 300 гаруй сая хүн астма буюу гурс хоолойн бактери өвчнөөр өвчлсөн гэсэн юм тоо баримт байна л да. Тэгэхээр энэ астма өвчин харшлын гаралтай байж болох уу? Хэрвээ байвал одоо яг тухайн харшлын гаралтай энэ гурс хоолойн бактери өвчтэй хүмүүс яг юун дээр анхаарах ёстой юм? Ер нь хэдэн хувийг эзэдийн яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ? Тэгэхээр түрүүний жаргалгүй багш яриад байгаа нэг харшлын ремит гэж байна. Тэгэхээр харшлын ремиттэй хүмүүсийн дотор астм үүсэх тохиолдол 5 хүн тутмын нэгд нь астм байна. Тэгэхээр харшлын ремиттэй бол 5 тутмын нэгэнтэй. Тэгэхээр харшлын ремитгүй хүмүүс бол 9 хүний нэг. Тэгэхээр нөгөө астмын яг шалтгаан дотор бол харшил үнэхээр маш их том байр суурийг эзэлж байгаа. За тэгээд нөгөө харшлын илэрж байгаа хэлбэрүүдийг бид нэр яриад байгаа. Тэгэхээр яг гуйсан хоолойд очиж суугаад тухайн үедээ нөгөө хүн гэснээсээ нөгөө медиаторууд маань ялгараад авах юм бол нөгөө гурсан хоолойн сарс бүрхүүл нөхөөж авнаад гурсан хоолой маш хүчтэй агшаад өтгөн цэр сарсаар бөглөрөөд ингээд хүн амьсгалж чадахгүй амьсгаланд боогдоод бочиураад тэгээд цээж давчтаад би яагаад аавдаа хэлж чадахгүй тэгэл хогч байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна гэж өвчтнүүд маань ярьж байдаг. Тэгэхээр астмтай хүмүүсийн хувьд те бас л нөгөө асуумж гэдэг юм байна. Хамгийн чухал онцлогод. За хоёрдугаар бид нэр яриад байгаа тэр харшлын сорилтууд байна. Та яг юунд те ямар шалтгаанаар юу үнэртэхээр, юу хэрэглэхээр, юу өмсөхөөр, юу идэхээр ингээд бактери бачуураад боогод байна гэдэг юм хүн маань өөрөө мэдчих шаардлагатай. Дараад нь ингэнгүүт нь ямар арга хэмжээ авах. Эмчрээ уцтай байж байгаараа суугаад авах юм уу? Хамгийн түрүүнд нь шаардлагатай авах имээ мэдчих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бас эмч нартай хэрвээ яаралтай эм шинж гарууд энэ нэмийг хэрэглэн шүү гэдэг зөвлөмжийг маш сайн өгөх ёстой. Тэгээ хүн болгонд өөр шинж тэмдгээр энэ одоо миний бактери хөдөлгөөд байна шүү, сэдрэхэд байна шүү гэдэг шинж тэмдгүүд илэрч яадаг. Тэгэхээр хүмүүс маань өөрсдөө маш сайн ажиглаад нэг ийм шинж илэрхээр би бактеричаад байдаг шүү
Тэгвэл ийм юм хэрэглэх хэрэгтэй. Энэний дараагаар эмчтэй очих шүү. Дараагийнх нь нэг чухал юм нь нөгөө өнөөдөр би ингээд багтрахгүй юм би аягүй сайн байна, энэ 7 хоног сайн байна гэд имээ хэрэглэхэ болчихсон. Гэтэл астмтай хүмүүс бол хоёр төрлийн хэрэглэх хэрэгтэй. Нэг нь яг багтарчвал энэ имээ хэрэглэнэ. Та зүгээрээс нь ч гэсэн багтрахаас өмнө заавалж би имээ хэрэглэнэ. Доктортой тийм. За дээрэс нь одоо энэ имээ хангамж нэлээд сайн болоод хуучин бид нар астмтай хүмүүст ингээд зөвхөн л имээ уулгадаг байсан бол одоо төрөл бүрийн юм шүршдэг юмуд сорж хэрэглэдэг, амсгалын замаараа сорж хэрэглэдэг юмуд байна. Тэгэхээр энэ имээ доктортой хэрэглээ, тэгээд зөв хэрэглээ. Хамгийн чухал. Дараагийн нэг чухал юм нь болохоор эмчийн хяналт. Нэг удаа эмчтэй үзүүлээд алга болчихдог. Нэг юм бичүүлж аваад нэг сар болдог, 2 сар болдог, 3 сар болдог ингээ алга болчихдог. Тэгэхээр танд энэ жил багтраагүй байсан ч гэсэн жилд нэг удаа ядаж эмчтэй үзүүлж явах хэрэгтэй, хянуулж явах хэрэгтэй гэдэг юм. За тэгээд дээд нь бид бүгдийн энэ яриад байгаа нөгөө харшил төрүүлэгчээс хол байх те. Энэ дээр амьдралын хэв маягаа өөрчлөх. Жишээлх юм бол та үнэхээр тэр тоос шорооноос энэ бактерич хөдлөөд байдаг бол гэртээ зүйл эдэлтийг хэрэглэж чинь хевс хевсэнцэр танаад байж болохгүй. Цэвэрлэгээ хийн гэхэд л дандаа чихтэй цэвэрлэгээ хийж явах хэрэгтэй аж гэдэг юм те. Энэ нөгөө амьдралынхаа хэв маягийг өөрчлөх юм бол манай хүмүүсийн хамгийн чухал байгаа. За дээрэс нь өөрөөсөө мэдээд байгаа эрсдэл хүчин зүйлтэй хамт амьдраад байдаг. Би астмтай тэгсэрээ тамхи татаал бактери хөдлөвөл тэгэхээр тэр тамхи татах болохгүй л хизээж зүгээр болохгүй. Таргалттай хүмүүс жишээлбэл астм хүнд явцтай явагдаж байна л да. Тэгэхээр жингээ хасъя гэж юусаа боддгоо. Би астмтай би гарч болохгүй би хөдөлж болохгүй гэж зөрөгтэйхээ хүмүүс суугаад байдаг. Тэгэхээр энийг дагаад нөгөө тухайн үнэ маань ачаал даах чадвар нь буурна те өвчний маань эрсдэл улам нэмэгдээд байна. Тэгэхээр нөгөө тасгал хөдөлгөөн гэдэг юм хамгийн чухал. За тэгээд нөгөө би одоо тасгал хийх хэрэгтэй гэж бас гараад хүүгээд байж болох уу гэвэл энэ бас өөр эрсдэлтэй. Тэгэхээр яг манай астмтай өвчтнүүдийн хувьд бол нөгөө усанд хийдэг тасгалууд те усны спорт бол хамгийн сайн тасгал хөдөлгөөн болдог байгаа. За дээрэс нь нөгөө астмыг онцлоход нуушкины бактамжийг тодорхойлдог шинжилгээ бол мэдээж хэрэг хамгийн чухал байгаа. Тэгээд жил хэрэг тусам энэ үзүүлэлтүүд маань ихсээд байна уу, буураад байна уу, хэвэндээ байна уу гэдэг хяналтыг хийж авах шаардлагатай. За шинж тэмдэггүй харшил гэж байна. Тэрнтэй адилхан хүн маань бактериад байна, бочроод байна гэдэг хилээд таамаглангуус уушгины бактамжаа үзэхээр өөрчлөлтөө гараад байдаг. Тэгвэл бид нар бас юм өдөөх сорилуудыг хийж өгч хийдэг. Тэгэхээр одоо ерөнхийдөө астмыг онцлогоонд хэрэглэдэг энэ стандарт аргууд бол манайд ер нь бол байгаа Монгол улсын хэмжээнд их бүрэн боломжтой. За амжилтны хувьд бол хамгийн чухал юм бол өвчтний өөрийнх нь оролцоо. Тэ өвчтний яг өөрийнх нь оролцоо. Би юу мэдчих хэвээр ямар арга хэмжээ авах уу, хизээ эмчтэй яалтаа очих уу, хизээ түргэн дуудах уу гэдэг юм мэдчих хэвээр. Тэгэхэд бол өвчтөнд сургалт явуулдаг, өвчтнийг сургадаг байгаа. Тэгэхээр манай улсын хувьд бол манай техникум 3 дугаар эмнэлэг дээр бас тодорхой хэсэг нь байрладаг. Тэгэхээр 3 дугаар эмнэлэг дээр астмтай уушгины ахад бүлрэлт өвчтэй хүмүүст боловсрол олгох энэ сургалтын төвийг нээгээд өвчтнүүд маань өөрсдөө зөвлөгөө авдаг энэ сургалтандаа суудаг байгаа. За баярлалаа. Нүдний одоо ханиад маш их тохиолддог боллоо сүүлийн үед. Тэгэхээр нүдний ханиадыг нүдний харшлын гаралтай нүдний өвчнөөс хэрхэн яаж онцлох вэ? Урамчмаг багш. За вирусээр үүсгэгдсэн учраас нүдний ханиад гэж нэрлэдэг байгаа. За энэ бол аденовирус буюу одоо хүний биеийн тийм булчирхайлаг хэсгийг одоо өргөсүүлдэг гэмтээдэг учраас тэр аденовирус гэдэг ийм нэр өгсөн байдаг. Энэ бол хүний 1953 онд бол энэ хүний биеийн булчирхайлаг хэсгээс энэ вирусыг олж тогтоосон учраас аденовирус гэж нэрлсэн. За хүний нүдний хувьд болохоор зэрэг үндсэндээ 2 төрлийн нүдний ханиад буюу нүдний одоо вирусээр үүсгэгдсэн олон төрлийн өвчнүүд дотроос саласт нүдний өнгөн хэсэг болох эврэлгийг гэмтээдэг 2 төрлийн үндсэн одоо ийм хэлбэр байдаг. За нэгдүг нь болохоор зэрэг энэ аденовирусын 3, 7, 11-р одоо энэ 17 дахь серотипүүдээр үүсгэгдсэн нэг хэлбэр байна. За энэ нүдний ханиад болохоор зэрэг халууралт маш өндөр халуурна, мөн түүнээс гадна эрүүний доод болон чихний ойр орчмын булчирхаанууд томорно. Мөн түүнээс гадна хоолой нүвдэн фарингит гэж нэрлэдэг. Хоолой нүвдэн мөн түүнээс гадна нүд нь улаах, хавгнах, нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүдээр энэ
одоо нүдний өрөвсөл бол илэрдэг байгаа. За хоёр дахь хэлбэр нь бол мөн түүнээс гадна нөгөө аденовирусын бас нэг серотип төрөл болох 8 мөн түүнээс гадна 19 37 дугаар серотипүүдээр үүсгэгддэг ийм одоо бас нэг өрөвсөл байна. Энэ нь болохоор зэрэг одоо тийм эпидем буюу тийм тахал хэлбэрийн одоо эвэрлэг салстын өрөвсөл гэж бол энийг нэрлэж байгаа. За энэ нь бол маш онцлог. Зөвхөн ганцхан салстаа өрөвсүүлэхээс гадна нүдний эвэрлэг бүрхүүл дээр цэгчилсэн олон толбуудыг бий болгоно. За нийт нууц хугацаа нь бол халдварласнаас хойш нэг ойролцоогоор 5-аас 7 хоног нууц үетэй. За ингээд шинж тэмдэг илрээд ирэхлээр зэрэг бол өвчтөнд маань бол 14 хоногоос бүр 1 сар 2 сар хүртэлх хугацаагаар бол салахгүй өвчлөх тохиолдол байдаг. За 1940-од онд бол энэ сувдан хэрэг гэж нэрлэгдэх том цэргийн бааз дээр бол энэ маш олон цэргүүдийг хамарсан энэ одоо өвчлөл тахал хэлбэрээр гарч ирээд ингээд маш наривчлагдсан судлагдах юм боломж гарсан. Одоогийн байдлаар бол хүний биеинд бол өвчин үүсгэж болох 57 төрлийн серотип бол одоо энэ аденовирусын төрөл бол байна гэж үздэг. За мөн түүнээс гадна эдгээрээс энэ төрөл болгоно нь бол бас тийм аль эрхтний гэмтээснээсээ болоод ийм өвөрмөц ийм шинж тэмдгүүдийг өгдөг байгаа. За нүдний хувьд бол энэ нүдний ханиад гэж нэрлэдэг байгаа эхний одоо хэлбэр нь бол 3 төрлөөр хөвчлэн тохиолддог. За тэрний эхний төрөл нь болохоор зэрэг одоо нүд зөвхөн улаагаал байдаг. Улаагаал нулимс гоожоол нэг жаахан загдана. Энүүгээр бол харшилтаа маш төстэй. Энэ хоёр дахь хэлбэр рүүгээ шилжээд ирэхлээр зэрэг нүдний салстан дотор бол бэржрүүнүүд гарч эхэлдэг. Тэр бэрж рүү гарснаар бол өвчтөнд бол маш их загднах мэдрэмж бол төрдөг байгаа. За 3 дахь үндсэн шинж тэмдэг бол энэ нүдний салс дээр нь өнгөр тогтдог. Тэр өнгөрийг нь ингээ хуулаад авахлаар зэрэг ерөнхийдөө бол цус шүрэх хэрвээ энийг сайн эмчилж өгөхгүй бол одоо сорвижил үүсэхэд магадлалтай. Тийм учраас байнга өвчний эмчийн хяналтанд орвол заавалчгүй одоо стероид тусалгууд гэдэг бол бас тусаадаг байгаа. За ер нь бол энэ нэг хамт олон дотор нэг хүн нүдний ханиад төрчлөхэд тэр хүнийг бол шууд хичээлээс нь сургуулийн сурагчч бай, оюутанч бай, ямар нэгэн ажилтныг бол шууд тухайн ажлаас нь хичээлээс нь чөлөөлөх ёстой байдаг. Өөрөөр тусгаарлана. Одоо яг ковидын тусгаарлалт шиг л бид нар тусгаарлана. Тэгээд тухайн хүний хэрэгжилж байгаа гар нүрийн алчуур, хүүхэд байлахад түүний тоглоом, дэрэлж унтдаг дээр, мөн түүнээс гадна ахын хэрэглэлийн зүйлүүдийг ч гэсэн бас маш сайн ариутгах, угаах, хлорминтой усаар хүртэл угаах, ариутгах одоо ийм шаардлага гардаг. За өрөөг бол ерөөсөө маш их сайн агаарч болох хэрэгтэй. Тэгвэл нефт агаар бол заавалжгүй агаараар агаарч болох шаардлагатай байдаг. За энэ нь бол тухайн одоо жишээлбэл сантиметр одоо куб хэмжээнд доторч байгаа мó тийм ээ. Идэвхтэй вирус, бактерийн тоог бол бас бууруулах юм ач холбогдолтой байдаг. За тухайн хүндээ бол үүнээс гадна бид нар эмийн эмчилгээ бол хийж өгдөг. Ялангуяа салстын бүрэн бүтэн байдал гэдэг бол тухайн хүнийг өвдөхгүй байх гол одоо хамгийн гол чухал ач холбогдолтой зүйл байдаг. Тийм учраас өвчтөн маань бол одоо нүдний хуурашил байна уугүй юу? Энийг бол бас банга үзэж явах хэрэгтэй. Орчин үед бол одоо манай Монгол Япон сургалтын эмнэлэг дээр орж ирж амбулатороор үйлчлүүлж байгаа өвчтнүүдийн бараг 70-аас 80% нь бол залуу хөгшин гэлтгүү нүдний хуурашил бол маш их байна. Тэгэхээр энэ бол гадаад орчин түүнээс гадна утасны болон дэлгэцийн хит хэрэглэгээнээс идэр бас шалтгаалсан хуурашилууд бас байна. Энэ их хуурашилтай үед бол нүдэнд ямар нэгэн харшил юм уу? Аль эсвэл вирусын халдварыг одоо хүлээж авахд бол хамгийн их бэлэн одоо байх жишээтэй. Тийм учраас одоо хүүхдүүдийг жишээлбэл компьютер дээр тоглох, зурагт үзэх, гар утасны хэрэглээ эдрийг бол бас тодорхой хэмжээгээр эцэг эхчүүд маань бол бас хязгаарлаж өгөх хэрэгтэй гэж боддог. За дараагийн нэг зүйл бол энэ маань нэгэнтээ вирусээр үүсгэгдсэн боловч одоо шинж тэмдэг хүндрэх тусам бактерийн халдвартай бол бас хавсрах тохиолдол байдаг. За ийм үед бол бид нар одоо антибиотик
эмчилгээг бол стероид эмчилгээтэй хавсрах мэтчлэнгээр бол хэрэглэнэ. Тэрнээс биш дангаараа зүгээр л нэг катар үүсчихсэн улаалт үүссэн энэ үед бол шууд одоо вирусын халдварт үед бол хизээш бид нар антибиотикийг бол шууд хэрэглэдэггүй. Тэгэхээр манай одоо ард иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрал олгох одоо бүх чиглэлээр бол одоо бид нар зөвлөгөө өгөх, сургалтууд явуулах гэх мэтчлэнгийн ийм үйл ажиллагааг бол Монгол Япон сургалтын эмнэлэг дээр бол цаашдаа бид нар хийн. Тэгэхээр орж ирж үзүүлж байгаа өвчтөн болгонд бол яг хувь хүнд нь тохирсон тэр зөвлөгөөг өгж энэ харшил болон аденовирусээр үүсгэгдсэн нүдний ханиад байлаа гэхэд бол тэрний ялгаан онцлогоо бид нэр ямар эмчилгээг энэ хүнд хийвэл илүү тохиромжтой гэдэг нас хүйсээс бол шалтгаалж бол бид нар бас энэ зөвлөгөөнүүдийг бол өгдөг байгаа. За баярлалаа. Бид нэвтрүүлгийнхаа төгсгөлд энэ COVID-19 цар тахал үүсэнтэй холбоотой ард иргэдэд зөвлөмж өгдөг байгаа. Тэгэхээр харшлын гаралтай өвчтөй хүмүүст COVID-19 вирусыг авах юм бол одоо илүү хүндрэл үүсэх үү? Одоо ямар шинж тэмдгүүд илүү гарч ирэх вэ? Энэ тал дээр манай профессорууд багш нар маань бас зөвлөмж өгч ард иргэдэд. За яг ер нь бол одоо хятад энэ өвчлөлийг харахаар нэг нас оролт бол 3.8% те, Европт бол 9% гэж юм л да. Гэтэл амьсгалын замын өвчтөй, тэрэн дотор астмтай, харшилтай, уушгины ахаа бүгдрэлт өвчтөй байх юм бол нас оролт 8% байна гэдэг. Тэгэхээр хамгийн нэгдүгээр эрсдэл бол хэрвээ харшилтай, астмтай хүн одоо COVID-19-ийн халдварт хүрэх юм бол нас орох эрсдэл бас ингэ нэмэгдэх юм байна те. За хоёрдугаарт нь нэг 100% өвдлөө гэж бодоход 43 нь бол нэг эмнэлзүү шинж тэмдэг бүдэг хатгаа үүсэхгүй хүндрэхгүй байна гэж тэгж байна. Цаана 40% нь бол нэг одоо хөнгөн дунд зэрэг хүнд явцтай хатгаатай. 17% нь бол одоо нэг хүнд аюултай те амьд тэнцсэн байдалтай байна гэх. Тэгэхээр хэрвээ одоо харшилтай те астмтай хүн байх юм бол одоо би нөгөө астм руугаа л хамруулаад хэлж дээ те байх юм бол нөгөө тэр хүнд рүү нэг хүнд рүү л орох магадлал их өндөр байгаад байна те. Дараад нь ерөөсөө амьсгалын замын халдвар маань өөрөө энэ астмыг сэдээгч хүчин зүйл болчихдог. Тэгэхээр энэ COVID-19 маань өөрөө астма сэдээх. Тэгэхээр астмын одоо нөгөө хүндрэлийг аваад үзэх юм бол бүр ингээд нас орох хүртэл эрсдэлд оруулахаар маш хүнд сэтрэл өгч яадаг. Тэгэхээр магадгүй COVID-19-өөс биш астмын маань сэдээсний улмаас энэ хүмүүс маань бас энэ нас орох магадлал их өндөр байгаа тий. За дээрэс нь нөгөө янз бүрийн одоо нөгөө харшлын суур өвчтөй хүмүүс маань бидний энэ зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэдэг вирусын эсрэг эмчилгээ антибиотик гэднэрт маань эмийн гаж нөлөө үзүүлэх тий. Нөгөө анафилаксын урал явах, анафилактоид урал явагдах гэдэг юм. Эсвэл эмийн үл зохицол үүсэхтэй ийм одоо бас нөгөө эмчилгээ маань тохиромжгүй байх ийм одоо нөхцөл бас их бүрдэх болов гэж бодож байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг. За COVID-19 одоо халдварын одоо цар тахлын үед чих амар хоолой салбараас бол одоо төвөгтэй асуудлууд нэлээд одоо гарч ирж байгаа. За анх бол энэ тийм Солонгой багшийн хэлдгээр бол уушгины одоо шинж тэмдгүүд их өндөр байсан бол өнөөдөр бол шинж тэмдэггүй одоо байдлууд бол ихсэж байна. За Монгол орнд бол яг тохиолдлын тоо бол энтэй харьцангуй их цөөн байгаа учраас биднээс бас эмнэлэг зүйн судалгаа хийх бас боломж бас муутай байгаа. За гадны одоо эрдэмтдийн одоо хийж байгаа анхдагч мэдээллүүдээс харахад бол чих амар хоолой талаас бол яг тэгэхээр өнөрлөгөө алдагдах. За өнөрлөгөө алдагдах нь бол гинт. Өглөө унтаад өглөө босч ирэхэд өнөрлөгөө нь алдагдсан. Одоо өнөр мэдрэхээ бай. За гэхдээ энэ нь бол нэг талын амрын үг гэж байгаа. Нэг талын үнэхээр өнөр мэдрэхгүй нөгөө талаараа өнөр мэдрээд байдаг. Тэгээ ийм шин тэмдэг бас ганц нэг одоо нэлээд байна. За хоёр дахь нь бол бас гинт өнөрлөхөө одоо амтлахуу одоо өөрчлөгдөв. Унтаа босоод ирдэг ч юм уу одоо ийм үед бол өөрчлөгдөж байгаа. За нийтлэг одоо яг COVID-19-ийн одоо дахил авсан улсуудын дунд энэ хамар битүүрх хэмжинж болоос байгаад байгаа. Гэхдээ яг харшилтай хүмүүсээс одоо ялгаатай нь юу вэ гэхээр өмнө нь бол одоо харшлын одоо асуумж одоо өгүүлэмж багтай. Тэгэхээр гинт хамар нь одоо битүүрдэг. Тэгээд энэ нь бол яг одоо тун богино хугацаанд үргэлжлээд тэгээд дараагийн шинэ тэмдэг рүү
орчиж байгаа учраас иргэд бас энэ тал дээр бас иймэрхүү шинж тэмдэг одоо гинт одоо эдгээр шинж тэмдгүүд илэрхэх юм бол холбогдох утас руу одоо залгах за мөн одоо мэргэжлийн байгууллагууд руу очихоос өмнө заавал одоо ярих хэрэгтэй гэж байна. Тэгээ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болон манай одоо эрүүл мэндийн яам за манай чих хамар болон одоо мэргэжлийн салбар зөвлөлөөс бол ямар одоо зөвлөмж гаргаж яваа гэхлээр эдгээр шинж тэмдэг гарсан тохиолдолд мэргэжлийн эмнэлэг дээр гүйж очихоос өмнө заавал утсаар одоо асуух хэрэгтэй. Шижигтэй тэмдэгтэр гарах юм бол холбогдох хугацаанд дамжаад одоо мэргэжлийн хүмүүс очиж богино хугацааны болон одоо урт одоо хугацааны тестүүдээр бол баталгаажлах тестүүдээр бол шинжилгээгээр бол баталнаа гэсэн одоо тийм зөвлөмж удирдамжтай явж байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр энэ бидний нэвтрүүлгээр ард иргэд маань харшлын талаар зохих мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон баха гэж найдаж байна. Тэгээд нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн Эрдэнэтэн багш нартаа талархаж баяр санаа илэрхийлье. Манай нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгчид та бүхэндээ баярлалаа. COVID-19 вирусын халдварын эсрэг халдвар хамгаалтын дэглэмээ сайн баримталж, амны хаалтаа байнга зүүж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй гэртээ байж өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриалж байна. Дараагийн дугаараар иргэн уулзцаая. Баяр та. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цаг.